Бараг л Minecraft Part 1 5 жилийн турш дайнд байлдаж байгаа төгсөн Харуки бурхантай уулздаг. Бөгөөд тэр 39 жилийн турш ямар их зовж шаналж байхыг бурхан мэднэ. Тийм учраас Харукийн амьдрал нь ингэж их зовсон учраас хоёр дахь амьдрал нь эрүүл бий, сарвуул ухаанд Харукигийн хүслийг биелүүлж амар жимэр фармер болж амьдрах хүслийг биелүүлнэ. Фармер хийх хэрэгслийг өгсөн байдаг бөгөөд тэр Харукигийн сүнсийг таяар зөхөх үед Харуки ой дунд ганцаараа шууд аль хэзээний том хүний биетэйгээр сэрнэ. Мөн өмнөх биеэ бодвол хамаагүй хүчтэй, мөн хамаагүй хөнгөн санагдах нь тэр. Бас хүссэн үедээ фармер хийх боломжтой хэрэгслийг гаран дээрээ гаргаж ирнэ. Яг л миний бодож байгаа гар бол яг л Minecraft тоглоом шиг. Өөрөө л бүх зүйлээ ганцаараа гараараа бүтээх боломжтой нэг тийм газар байлаа. Харуки эргэн тойрноо чагнаж фармер хийж өөрөө амьдрах боломжтой гоё сэлүүхэн газрыг хайж эхэлнэ. Харуки явсаар байгаа нэг авраг том модны хажууд ирнэ. Харуки маш их явсан болохоор нэлээд цангасан бололтой. Тэр ус хайж эхэлнэ. Тэр усыг хайгаад олохгүй байсан учраас тэр өөрийнхөө бурхнаас өгсөн чадвараа хэрэглүүрээ дуудан доошоо нөхөх нь. Нилээд доошоо ухсны эцэст ус олноо бурхны өгсөн чадвар нь бүгд багжийг дуудах чаддаг тийм чадвар. Тэр орой хүртэл мод тайрч тавилга хэрэгсэл бэлдэнэ. Нар жаргахад Харуки модон дотор нэг нүх гаргаад тэндээ хонно. Тэр өөртөө нэг жимсний шүүс нунтглаж иднэ. Маргааш өглөө Харуки анхны галгаад модоор хасаана. Харуки одоо ус гал хоёр байгаа гэсэн үг юм. Харуки дараа нь ойр хавьд байгаа бүхэл модуудаа унгаж очин тойрноо цэвэрлэж зэгцэлж гарна. Харуки яг ажиллаа хийж байхад туулаатай ижилхэн махчин амтан дайрна. Харуки сандарсандаа зөхиод алчдаг бөгөөд тэр цайхан тулаамынхан шорлог тэр өдрөө хийж иднэ. Харуки бас өөртөө зориулж модон жорлон хийдэг бөгөөд бас хүмүүст харагдахгүй гээд орчин тойрноо модоор хаалтын яг л Монгол модон жорлон шиг. Харуки маань нилээд хөдөлмөрч бөгөөд шөнө хүртэл тэр фармер хийж газраа хагална. Дараа нь тэр бүхэл жимсийг тэндээ тарина. Харуки бүх жимс ногоог тарьсан учраас маргааш ургах болов гэж бодон сайхан амарна. Өглөө нь жимс ногоо нар нахиалжчихсан байдаг. Харуки маш их баярлаж өчигдөр шиг багчин тулаа шиг амтан цэцэрлэг хүрээлэнгийн эвдэлчиж магадгүй гэж бодон тэр хашаа тойрлон байрна. Харуки тарьж байгаа жимс үнэхээр л хурдан ургаж байлаа. Харуки тэр тухайн өдрөө өөртөө зориулж жижиг модон байшин барьдаг бөгөөд Харуки үнэхээр л хүчтэй тэнхээтэй биетэй төржээ. Тэр хөөрхөн умар байшинтай болов 5 өдрийн дараа Харуки хашааны гадаа 2 чон байгааг хардаг. Харуки 2 чоныг гэртээ оруулж ирдэг бөгөөд тэр өмнөх өдөр нь бодон хаа алчихсан байдаг. Тэрнийхээ махыг 2 чонд өгнө. Харуки өмнө нь нохоотой болохыг хүсдэг байсан бөгөөд 2 чоныг тижээмэл амтан болгохоор шийдсэн байдаг. Тэгтэл эмэгтэй чоныг гидсний өвднө. Харуки санаа зовж 2 чоныг өөрийнхөө гэртээ оруулж гал асаагаад хонно. Маргааш нь Харукигийн умбар гэрлөө очин хартал хөөрхөн зулзуунууд буюу бэлтгэргнүүд төрүүлчихсэн байдаг. Харуки бодон хааны махнаас бэлтгэртэн өгнө. Харуки чоннуудыг гаршуулж нохоо болгохоор шийдсэн байдаг бөгөөд тэд нарт зориулж жижиг байшин барьж өгдөг. Харуки тарьсан улаан лойл нь маргаан бэлэн болсон байдаг бөгөөд тэр олсон 2 чондоо өгнө. Чон шууд л идэж өрхөн. Харуки нохоотой болох хүслээ биелүүл чоныг дижээж тэр эрэгтэй чоныг Керо, эмэгтэй чоныг Юки гэж нэр өгнө. 5-7 хоногийн дараа Харукид бурханд өөрт нь өгсөн хэрэгслээ дуудах чадвараа маш сайн ажиллаж сурсан байдаг бөгөөд бас энгийн тариаланчаас нэг давуу тал нь Харукигийн тарьсан ургал илүү хурдан ургадаг байлаа. Нэг өдөрт нахиалж 7 хоногт нэлээд өндөр ургаж 14 хоногт бүрэн боловсрож байв. Харуки мөн модоо ходоор 2 хүн бүтээсэн юм. Харуки гар хөдлөхийг арга барил нь сайжирсаар байлаа. Давхар Харуки өдөр сайхан хоол хийж идчихэд хашаанаасаа гадагш гарах гарц хийж гадна бас жимс тарив. Харуки шинэ бодол автдаг бөгөөд тэр хол уурсаж байгаа голоос ус татаж ургамлаа илүү хурдан ургуулах хүсэлтэй байдаг билээ. Гэвч Харукигийн гэрээс хол нэлээд зайтай байдаг. Харуки 1 сарын дотор маш их ургамал тайрж байлаа. Гэвч өвөл лээд ойрхон иржээ. Цаг агаар хүүтэрч эхлэв. Харуки өмнө устгасан махчин туулааныхаа арьсаар дулаан хувс гэж өмсдөг бөгөөд өдөр нь Харуки дээр Керо
авраг аалз авч ирнэ. Керогийн авч ирсэн аалз нь үнэхээр сайн даавуу нэгдэг игдүүтэй аалз байж таарна. Харуки тэрнийг мэдээд аалзан төмөс өгч хувцс хүнжил дэр гих мэдтэй өөрт хэрэгтэй зүйлсийг хийлгэж гарав. Аалз төмсөнд маш их дуртай юмсанжээ. Аалзыг Забутон гэж нэрлэв. Забутон Харукигийн хүсэж байгаа бүхэл даавуу материалаар нэхэж өгдөг болов. Тэр хоёр нэг ёсны солилцоо хийдэг гэсэн үг. Төмөс болон даавуугаар. Харуки өвөлдөө бэлдэх зураа өвөл хаяанд нь ирсэн байв. Өвөл болвоо. Харуки одоо амьд үлдэхийн тулд өөртөө байгаа зүйлээ гамтаа хэрэглэж тайван суух зураа тэр хүнтэй ярилцмаар санагдав. Тэр хэр удаан хүнтэй ярилцаагүй гэдгээ бодож орхив. Бүр мартаж орхив. Нэг л мэдхэд хүйтэн өвөл дууссан байдаг бөгөөд хавар иржээ. Харин Киро, Юки бэлтгэгнүүд нь нэгэн том болжээ. Тэд ойроо явсан юм. 5 өдрийн дараа буцаад тэд ирсэн бөгөөд өөрсдөө хосоо олоод буцаад иржээ. Мөн аалз Забутонч гэсэн хүүхдтэй болоод буцаад ирсэн байдаг бөгөөд өдөр нь аалз Забутой хонх дуургаж Харукиг аюулын тохиог хангинуулна. Харуки тэжээсэн амтнд нэгэн мөнгөлөг өстэй охин барьж авчээ. Тэр чон аалзнаас айж уйлж орхино. Мөнгөлөг өстэй охин Харуки руу надад тус болоо шиж гуйна. Харуки ойртой хүнтэй таараагүй болохоор жоохон доглоо. Тус болох гээд ойртол нөгөө охин цусрагч байсан байдаг бөгөөд Харукигийн хүчнээс хазан улам хүчтэй биеийн жоохон том очихдаг. Тэгсэн чоннууд нөгөө цусрагч охин руу дайрч буцаж жижигхэн биетэй болгочихно. Харукид цусрагч охин үнгээ хилдэг бөгөөд тэр өвлийг давах гэж маш их зовсон бөгөөд тэр заавал цусрагчтай байна гэдгээ хэлнэ. Харуки учрыг ойлгож өөрийнхөө хүчнээ цус ууж болно гэж хэлдэг бөгөөд охин шууд л өсөж наалдаад цусыг нь удаанаар сорно. Цус жоохон ууж байгаа дахин өөрчлөгдөж хүчтэй хөлбөртэй шилждэг. Харуки өөрийнхөө цэцэрлэг түрээлэн танилцуулдаг бөгөөд улаан л өгнөө. Цусрагч охин хазаад ямар гоё амттай юм бэ гэж хэлдэг. Ямар гоё амттай юм бэ гэж хэлнэ. Энэ ертөнцийн цусрагч арай ондоо юм шиг байна. Харуки ганцаардмал амьдралд ингээд нэгэн өөрчлөгдөв. Люси оройн өөрийгөө танилцуулдаг бөгөөд Харуки чи ирээдүйдээс ирсэн үү гэж асуусан. Харуки харин чи надтай энд үрдүүлдэ ч гэж асуучдаг. Ганцаараа байсаар байгаад галзуурчихсан юм уу бүү? Харуки маань тэгсэн Люси би чинь цусрагч шүү дээ гэж хэлнэ. Тэгсэн Харуки надад тэр чинь хамаагүй надтай гэрлээж гээд өвдөг сөгдөж гарна. Тэгсэн Харуки зүтгэлийг харсан Люси зөвшөөрч орхино. Харуки харин шууд Люсиг орлогоо үрээд орох бөгөөд тэр хоёр нэг өдрийг хамтдаа өнгөрөөнө. Маргааш өглөө Люси Харукитэй цэцэрлэгт ургамал тарьж өдөр нь цайндаа орно. Аалз дахиад аюулын тохиол дургадаг бөгөөд давтагдах буюу дижаву мэдрэмж авна. Дахин нэг охин бариад авсан байдаг бөгөөд Харуки дахиад л охин суралцдаг бөгөөд тэр нь тэнгэр илж охин Люсиг авч явахаар ирсэн байдаг бөгөөд харин чоноо дахиад тэнгэр илж охин Люсиг дайрч зогсоож өрхнө. Тэнгэр илж охин Харукид тэр гурав ширээ тойрон яриа хийдэг бөгөөд тэнгэр илж охин өөрийгөө танилцуулдаг. Намайг Тай гэдэг тэр Люсиг араас ирсэн гэдгийг хэлнэ. Учир нь түүний толгойг өндөр шагнал амлжээ. Люси энэ залуу хинбэ гэж Тай асуухад Люси энэ бол миний нөхөр гэж хэлнэ. Яагаад араас нь ирсэн бэ гэвэл тэр хаан тусыг дэлбэлээд гараад ирсэн юм байлээ. Таяас Люси гоё мэдээж гэж хэлдэг. Тэр тарьсан байцнаас иддэг бөгөөд маш гоё санагдана. Оройн гүзгэлтэй идсэн чинь бүр гоё амттай санагдана. Люсигийн саналыг ерөнхийдөө бол Тай зөвшөөрдөг бөгөөд Тайны хүсэл нь болохоор нөгөө гүзэлцэнтэй кек хийх юм байлээ л дээ. За тэгээд ерөнхийдөө бол хийж сурах гад үлдсэн шүү дээ. Өдөр нь чоннууд бүр олуулаа болчихсон байдаг бөгөөд Харуки чоннуудад зориулж дахин гэрийнх нь хажууд байгууллаганд барьж өгнө. Маргааш нь аалзны хүүхдүүд гэрээсээ явах бөгөөд Тай Люсиг баяртай гэж хэлнэ. Тай 5 өдрийн дараа буцаж ирдэг бөгөөд бүрч олуулаа бахан ээл бохтуудтай цугэрдэг. Харуки яагаад ийм олон ээлбүүдийг энд тавьчихсан юм бэ гэж асуув. Тай бүх зүйлийг тайлбарлаж хэлдэг бөгөөд энэ нь ертөнцид маш аимшигтай дайн болсон бөгөөд хамаг л эрэгтэй хүмүүс нь дайнаас болж үхсэн юм байлээ. Тийм учраас Харукигаас тус охтууд хамт байхыг гуйна. Харуки сайн залуу учраас тэднийг бүгдийг нь хамт амьдрахыг зөвшөөрдөг бөгөөд баргал тосгон шиг болж хөгжнө. Тэд хамтдаа маш том модон байгууламж бүтээн. 10 өдрийн дотор тэд
Оройн тэд маш гоё байгууламж барьсандаа найрлах бөгөөд маргааш эльфүүдийн ахлагч Харукид төмрөөр тогоо хийж баярлуулна. Эльфүүд нь 200 жил амьдардаг бөгөөд тэд энд сууршиж амьдрах хүсэлтэй байгаа гэдгийг Харукид хэлдэг бөгөөд бас нэг том зорилготой нь үржиж олон болмоор байна гэдгээ Харукид хэлнэ. Харуки за ойлголоо гэж хэлнэ. Part 2. Маргааш нь нэг эльф охин Харукигаас талах хийж чадах уу гэж асуудаг. Харуки тэгвэл бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэдэг. Охид чадхаараа гурил зуурч гал дээр шорлох шиг гурлаа шаарддаг бөгөөд тэд амттай борцог хийнэ. Харуки ингээд талах хийж чаддаг болчихдог бөгөөд эмэгтэйчүүдийг баярлаж байгаагаараа эднэрийг удирдах ийм амархан гэж юу гэж бодно. Хажуудаа байсан Люлиусийг энэ бүтээсэн тосхон ямар байгааг асуул Люлиусийг. Дажгүй шүү гэж хэлнэ. Оройн охтууд хоорондоо ярилцдаг бөгөөд тэр гурав Харуки энэ ертөнцийн талаар сайн мэдэхгүй байгааг ярилцсана. Үзэгдэл солигдох бөгөөд Харуки гар урлалаар модон аяг хийж байдаг бөгөөд маргааш нь юу хийхээ гэж бодно. Өглөө болоход Забуто хатан зүгийг барьчихсан байдаг бөгөөд Забуто Харукид өгнө. Харуки шууд л зүгийн бол гаргаж явах санаа бодож олно. Харуки өнөөдөр амжуулах хамгийн том ажил бол голын усыг өөрийн тосгондоо татаж асар урт модон цоног үүсгэх юм. Охтуудын баригаттай очиж тэд өдөржин зүтгэсний эцэст голын усыг татаж маш урт модон цоног үүсгэж чаддаг. Голын усыг татснаар шууд загаснаар бас давхар орж ирдэг бөгөөд нэг авраг загас Харуки лөө дайрдаг. Тэр амжилттай загасыг устгаж сайхан загасны сүши хийж иддэг бөгөөд бусадтайгаа ч хуваалцад. Бусад нь өмнө нь сүши идэж байгааг учраас цааргалдагч. Амсаад үнэхээр гоёмтай байдаг учраас бүгд л амаа болохгүй иддэг. Харуки ингээд шууд загасны аж ахуйтай болсон юм да. Харуки маш их усны нөөцтэй болсон учраас тэр одоо будаа тарихаар шийддэг бөгөөд бүх охтуудыг дайчилж маш их будааны өрийг суулгадаг. Тэд амжилттай тариагаа тарина. 5 өдрийн дараа ургац нь архин ургадаг бөгөөд бүгдийг сайн хурааж тавина. Нэх удалгүй Харукигийн тархин зурс өмнөх амьдрал нь бодогдох бөгөөд айдол ерөнхийдөө зургатаар үздэг байсан бөгөөд тэр нь тариалан айдал байсан билээ. Тэгээд буцаад одоо цагтаа ирнэ. Харуки өөрийн бурхны өгсөн чадвараараа будаа шигшигч гаргаж ирж охтуудад яаж будаа шигших харуулж гарнаа. Тэр үнэхээр хөдөлмөрч залуу шүү. Харуки ч одоо маш их будаатай болсон учраас тэр бусад охтуудад будаа агшааж үзүүлдэг бөгөөд охтууд бүр гайхшиж орхино. Дараа нь Харуки будаага гурвалжин болгож чимхэж гарнаа. Тэр нь будааны бөмбөлөг хийж байгаа юм. Люлиусийг хамгийн их амсдаг бөгөөд Люлиусийг давгүй шүү гэж бодно. Бүх охид амснаа бүгд л Харукиг биширч гарна. Харуки дахиад нэг хэсэг будааны фарм бүтээдэг. Эльф охтууд шууд тэрвэрлдэл ер нь цэвэрхэн болчихдог дэмийжтэй байлээ. Харуки харин өөрийгөө арчиж цэвэрлэнэ. Харуки асар том угаалгын газар бүтээхдээ олон нийтийн усанд ордог газар бүтээхийг шийддэг бөгөөд охтууд харин яахын голын ус байхад гэхэд Харуки өвөл болоход хөлдчихнө. Та нар ойлгохгүй байна гэж хэлнэ. Харуки хэлнэ. Харуки муу бяцхан ч төр өөр юм ботсон ч байж магадгүй. Харуки ингэж нэг юм бүслээ биелүүлэх гэж байтал бохор усны асуудал байдаг. Тэгэхэд бохор усны ер нь бол бохор усыг слайм гэдэг мангас ерөнхийдөө иддэг гэдгийг ер нь л охтууд хэлдэг. Тиа ер нь бол нисээд хідэн слайм авч ирдэг бөгөөд ингээд бохор усныгаа цэвэр болох аргыг Харуки олчихдог. Хідэн түлээний мод дээрээс мөөг ургасан байдаг бөгөөд тэр мөөг нь охтуудад идэж байсныг сандаг. Эцэст нь урт өдөр дуустдаг бөгөөд Харуки амжилттай олон нийтийн угаалгын өрөг бүтээж чаддаг. Харуки мөн охтуудыг угаалгын өрөөнд яаж орох, ямар дараалалаар орохыг тайлбарлаж өгнө. Мэдээж Харуки сахиусан тэнгэр охин, цус орогч охин мөн эльф охтуудын айрамтай цаг усанд ордог бөгөөд тэд бүгд л тааламжтай сайхан байдаг. Маргааш өглөө нь дахиад модон дээр мөөг ургасан байдаг бөгөөд мөн эльф охтууд Харукид тандан бид нар илүү том газар нутаг хэрэгтэй. Мөн бид үржиж илүү олон болмоор байна гэдгийг Харукид хүсэлтэйг дахин тавина. Тухайн мөчөд Чон Кирогийн түүх гардаг бөгөөд Киро ханхуй төрсөн бөгөөд тэр өмнө нь огт ялагдаж байгаагүй. Тэр бүх дайсантайгаа тулдаж ялж байсан. Тэр Юкитэй таарснаас хойш илүү намп сууж хамтдаа аялах болж Юкиг ойд байгаа аюултай амьтдаас хамгаалах Киро жоохон хэцүү байсан бөгөөд хоол олоход жоохон хэцүү байсан юм билээ. Тухайн үед нь Харуки гарч ирж Кирод хоол өгч хүүхдүүдийн асарч нэг ёсны хүндлэлийг нь авч чаджээ. Ингээд Киро Харукиг хэмжээшгүй их өртөө босон ажээ. Харуки их мастер гэж Киро боддог. Тун удалгүй хамтдаа барьж байсан том барилга нь бүрэн дүүрэн дууссан байдаг бөгөөд дотоод засланж амжилттай гоё хийсэн байдаг. Харуки хамтран амьдрагч нартайгаа зөв байшингаар хэрэн хийснэ.
гал тогоо том өрөө тэгээд маш их хоол нөөцлөх өрөө мөн охтуудад зориулсан тус тусын унтлахны өрөө Харуки мөн нэг нууц өрөө гаргасан байдаг бөгөөд тэр өрөөнд тун олон хүнтэй хамт унтаж болох өрөө байдаг. Бяцхан чөтгөр Харуки өрөөг нээснэ би энэ өрөөнд дахиж нээхгүй гэж бодож өрөөг хаадаг. Харуки том барилгын гадаа модоор 2 нохоо хийдэг бөгөөд монголоор бол чулуун арслан шиг зүйл хийчихнэ бас хөөрхөн. Харукид одоо бүх төрлийн ургамал ногоо мөн том галтогоо гээд бүх зүйл байгаа. Учир тэр ямар хоол хийхээ өөрөө л сонгоно. Харуки өдөр нь тариалан дээр очиж ургасан ургамал ногоогоо шалгаж үнэрлэн тэр дундаа нэг зүгээр цэцэг бас ургасан байдаг. Харуки маш ямттай хоол хийж эхэлдэг бөгөөд туслах тоогоочор эльфүүдийн ахлагчийг сонгоно. Энэ бол эльфүүдийн ахлагч тус болно. Тэр хоёр хамтдаа хоол хийж гарнаа. Сүүлдээ бүгд хоолын намстай бөгөөд тэд гайхширч өмнө намталж үзээгүй хамт мэдэрсэн болтой бүгд л нүүрэндээ Мишель тодруулна. Харуки харин маш ухаалаг нэгэн учраас тэр өвөл ойрцныг мэддэг учраас маш их түлээний мод нөөцлөдөг. Мөн Харуки забуутад маш их төмөс өгөж оронд нь хүнжлийн даав авна. Мөн охтуудад чоннууд бие биендээ багуугаар тасаж байгаа харагддаг. Харуки харин өвөлд зориулсан ногоогоо нөөцлөн тэр ногоог муудуулахын тулд дээрээс нь даавуу тавина. Цас ороход хөлдөөж муутахаас сэргийл бодно мó бяцхан чөтгөр. Хөргөгчийг юм бүтээж байгаа юм шиг байгаамаа. Оройн ид харуулдаг бөгөөд галын чадвартай юм билээ. Мөн энэ ертөнцид чулуун хүмүүс байдаг бөгөөд удирдах болно гэдгийг хэлдэг. Харуки за ойлголоо гэж хэлдэг бөгөөд маш их бахархаж явдаг гэдгийг хэлнэ. Мөн чамайг байнга ажиллаж байхыг харах нь намайг баяртай болгодог гэж хэлдэг. Тун удалгүй өвөл болдог. Харуки уран гартай учраас шатар гэдэг тоглоом бүтээн. Өвөлд уйдахгүй тулд юм. Даам гэдэг тоглоомыг хятад хөлбөрийг бүтээсэн байдаг. Харуки дүрмийг тайлбарж өгдөг бөгөөд харин тоглоомыг ойлгосон Люлиси та хоёр нь хоорондоо хятад шатар тоглодог. Та Люлисийг ялчдаг бөгөөд Люлиси ялагдаж чадахгүй тоглоомыг яг ялагдахаас өмнө савчихна. Тэгээ дуушлаараа санаандгүй гэж хэлтэл та тэгсэн ич эдийн хүчээрээ буцаад яг байранд нь оруулна. Бүгд л өөр өөр газар шатар даам тоглож байдаг бөгөөд манай чон Киро тоглоомыг ойлгож байдаг бүр хоорондоо тоглож байдаг шүү. Мөн тун удалгүй Киротой Харукитай мажар гэдэг тоглоом тоглосон чинь Харуки Кирог огт ялж чаддаггүй. Чонд ялагдсаар байдаг. 5 өдрийн дараа Харуки боулинг бүтээдэг бөгөөд Харуки охтуудад ээж тоглохыг харуулна. Тэрний бүтээсэн хөргөгчн доор ургамлууд муудаагүй байдаг бөгөөд тэд байцаатай шүлх хийж уудна. Өдөр хоног өнгөрч нэг л мэтгэд хавар ирнэ. Хавартай цуг забуута аюулын төхөөг хангилуулдаг. Хангилуулдаг бөгөөд нэг авраг мангас ирж байгаа харагдана. Тэр нь авраг том луу шиг л харагдана холоос. Та юугүй энэ луу биш энэ бол випер гэдэг бөгөөд випер нь аимшигтай галан бөмбөлөөр амнаасаа гаргад луутай төстэй мангас юм. За харин випер манай эдийн ер нь бол тосгон луу галаар үлээнэ. Харин та амжиж хамгаалт хийн гэвч орчин тойрныг бас жоохон сүнөөчгсөн байдаг. Бүгд яг учраа олохгүй сандарч байд. Харукид бурхан өгсөн чадвар нь зөвхөн юм бүтээдэг те. Жото хүрцээс гадна хүчтэй зэвсэг дууддаг байсан бөгөөд Харукигийн бүтээсэн зүйл рүү энэ бол дайрсан хүчээр уурлаж тэр виперийн далавчлуу зэвсгээр шидэж ер нь бол далавчийн цоолчдаг. Хоёр дахь довтлохоогоор цээжийн сүлбэж газар унгаж орхино. Харукич бас зүгээр нэг тариалан ч юм биш бас тулаан ч юм шүү хөөе. Тэгээ бүгд виперийг унсан газар нь очдөг бөгөөд Харуки шууд л виперийг харангуйтай мангасыг идэ гэдэг санаа гаргана. Тэд гэртээ очиж түүнийг махаар стейк хийж өгдөг бөгөөд өмнө нь хийжсэн хоолуудаас нь ч гоё амттай болсон байдаг. Охтууч бас тэгж хээс гадна айхтар мангасыг устгасан Харукигээр барахж байлаа. Харуки мөн ясны чүмгийг нь хүртэл идэнэ гэдгээ хэлнэ. Тэр хооронд ойрхон чөтгөрийн хаант ус гэж байдаг бөгөөд тэд ойн виперийг устсан гэдгийг мэдээд айц тавтана. Учир нь бас нэг газар байх хаант усын хааны туслахыг нь устгацсан юм шиг байгаа. Тэр хооронд Харуки нэг санаа төрдөг бөгөөд тэр асар их усан үдмний жүүс гэж охтуудад уулгах бодол төрнө. Мөн жүүсний дээрээс гიშгвэл даас хийж болно гэдгийг мэддэг учраас Харуки охтуудад усан үдмэн дээр бүжиглүүлэн ээлб охтуудад дуулж тэд хөгжилтэй нарахгүй жүүс хийнэ. Маш их жүүс хийн. Харин тэр үед бурхан Харукиг ямар жаргалтай байгааг орчлон ертөнцөөс харж байдаг бөгөөд Харуки төгсөн зэвсэг нь энгийн хүний биед утсан бол хамаг хүчийн цороод амархан тэр хүн хүчих байсан бизээ. Бурхан харин түүнд маш хүчрхэг бие өгснөөс гадна амьдралын эрч хүчин дуустгүй тийм бие өгсөн бэлээ.
Тийм болохоор л одоо хүртэл зэвсэг нь бол юу тий. Тийм аюултай зэвсэгтэй юм бүртлээ манай Харуки яг ч хөө байгаа юм байлээ л дээ. Part 3. Дахин нэгэн хонх дуурах бөгөөд дижаву мэдрэмж забуутай хонхыг дуурсан байдаг бөгөөд дахин нэгэн өөр нэмэгтэй эмэгтэйг бариад авсан байдаг нь тэр. Эмэгтэй нь Люлиусигийн дүү байдаг бөгөөд түүнийг Флора гэдэг байлаа. Тэр хэд өөрсдийн түүхээ ярилцах бөгөөд Флораг Люлиуси манай тосонд үлдээч гэж асуусан. Мөн Харуки тофу хийж өгсөн байдаг бөгөөд мөн каритэй шүд бослогож өгдөгөө. Флора хоолны амтархан иддэг мөн бислэг Дарс гэх мэтийн огт өмнө хэрэглэж байгаагүй зүйлсийг иднэ. 5 өдөр хоосныхаа дараа Флора буцаж явахаар болдог бөгөөд 1 сарын дараа би эргээд ирнэ гэж хэлдэг. Тухайн мөчид би нэг зүйлийг анзаарсан бөгөөд Чон болон Эл хоёр бие биетэйгээ үржилт орсон юм шиг байгаа. Учир нь Чонны духан дээр хачин ивэр бас эльфүүдийн духан дээр харагдаж байсан тун хачирхалтай үзэгдэл юм. За үгүй ч гэж магадгүй шүү. Энэ зөвхөн миний таамаг. Үзэгдэл тайтер очих бөгөөд тай нисээд явдаг бөгөөд босч ирэхдээ 3 тэнгэр илч авч ирдэг. Мөн хид хідэн гөрвөлэн хүнтэй зүгээрсэн байдаг. Харуки эргэн тойронд амьдрал цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд шин төрөл зүйлийг огри гэдэг бөгөөд тэд хоол хийн. Харин тэнгэр илч ойг хамгаална. Харин гөрвөлэн хүмүүс хараг барилга барихад тус болно. Энэ мэтчлэн хүмүүс ингээд хийх гэсэн өөр нэгэн ажилттай болж эхэлдэг. За Харукигийн дотор ямар их төрөл зүйл энэ тосгонд байгаа гэдгийг бодно. Эльфийн ахлагч Риа болон ойгоос эрэгтэй хүн отлоо Харукитай үржилт орцгоё гэж дахин хэлдэг бөгөөд Харуки харин яаж гэдгээ учраа огт төлөвлөж чадахгүй байгаа. 5 өдрийн дараа Харукигийн төрөл зүйлийн ахлагч нартай уулздаг бөгөөд тосгонд бараг хөгжиж хот болох гэж байгаа учраас бүгдээрээ тосгондоо нэр өгье гэдэг хүн бүрэлд нэр бодож олно. Үнэн хачин нэр бол нэхэндээ First of Dead буюу үхлийн эсвэл Ghost Town сүнсний хот гэж бод. Эцэст нь авраг модоо хараад Great Tree Village гэдэг нэр өгдөг. Тосгоны иргэд оройн найр тэмдэглэдэг бөгөөд галын наадам хийн мөн өөрсдийн бүтээсэн дарсыг уудаг бөгөөд өнөр өтгөн болж байгаадаа бүгд л баяртай байлаа. Тэ гинэтэл Харукиг миний хажууд суугаач гэж асуудаг бөгөөд үлдсэн амьдралдаа Харукитай хамт энэ тосгонд үлдэнэ гэдгээ хэлдэг. Муу бяцхан чөтгөр. Харукитай хамт энэ тосгонд үлдэнэ гэдгээ хэлээд харин өөрийнхөө ад жаргал хэр удаан үргэлжлэх бол гэж бодно. Зуны нэг өдөр ойрхон чөтгөрийн хаан тусаас хүмүүс ирнэ. Чөтгөрийн хааныг Бэжл гэдэг бөгөөд Бэжл Харукид ерөнхийд бол цагталтай ирсэн байдаг бөгөөд загтлын агуулга нь бол татвар төлөх ёстой. Эсбөгөөс энэ газараас чамайг зайлуулах болно гэж сүрдүүлдэг. Люлиуси Таяс ер нь бол Харуки яхаа асуудал Харукиг өөрөө мэддэг шилдэггээд Харуки за би баяртайгаар ер нь бол татвар төлөх болно гэвч 11% л өгнө гэдэг. Мөн ургацаар л төлнө гэдгээ Бэжл хэлдэг. Цаасан дээр ерөнхийдөө бол гэрээ хийдэг бөгөөд Бэжл шилжих чадвартай бөгөөд гэрлүүгээ шилжээд яваад өгнө. Бэжл явсны дараа Люлиуси маш сайн гэрээ хийсэн гэдгийг хэлдэг. Харин та харин Бэжл чөтгөрийг Бэжлийг үргэлжил 50-60% гэрээ хийдэг. Энэ удаа 10% гэрээ ичлээ шүү гэж гайхнаа. Бэжл бусаж хаан тустай очиж маш их ууртай бас айсан байдаг. Учир нь тэр өмнө нь ийм хүчтэй арим харж байгаагүй билээ. Цус оргичийн хатан хаан мөн асар олон их чоны арим мөн хүчрхэг тэнгэр элчүүд мөн эльфийн арим гээд Бэжл нэг ч ингэж гэрээ хийж байгаагүй. Энэ удаа өөр арга зам байгаагүй учраас ийм гэрээ хийсэн ажээ. Харуки Бэжлд бэлэг өгдөг бөгөөд аалзны хийсэн давуу болон алим юм. Бэжл маш аюултай аалзаар ийм сайхан давуу хэлж чадсанд нь гайхдаг бөгөөд Бэжл Харукиг энэ бол хүлээн зөвшөөрдөг. Маргааш өглөө жинхэнэ луутай хамт нэгэн зочин ирсэн байдаг бөгөөд Харукитай уулздаг бөгөөд маш гоё сэлэн бэлгэлдэг. Харуки маш энгийн хүлээж авдаг бөгөөд нөгөө авраг томлууч нь энгийн хүн байдаг бөгөөд хүн болоод хувирчихдаг. Мөн Харукид бэлдсэн хоол мундар суугаад маш их тааламжтайгаар оройн луу болоо буцаад хаан туслуугаа явна. Харуки харин маргааш өглөө шууд 9 зочдыг ухдах байгууламж барих хэрэгтэй мэж удаад байгууламж барьж эхэлдэг. Бөгөөд Харуки мөн тосгоно аюулгүй байхын тулд цэргийн нарийн төлөвлөгөө зохиодог. Хэдэн өдрийн дараа хүн чоннууд ирдэг. Бөгөөд тэд худалдаа наймаа хийхээр ирдэг. Люлиуси итгэж авдаг бөгөөд зочны өрөөнд бүгдийг шууд түгжиж орхидог. Дараа нь маш олон хоол мөн дарс хүн чонны дайлтаг бөгөөд хүн чоннууд ахлагч Харукитай буухалдаг. Бид харанхуй ойгоор явж байгаад Great Tree Village хараад гайхсан. Учир нь энэ хавьд үнэхээр аюултай газар байсан. Харин ийм гоё газар болсон гэдэгт нь би гайхаж байна гэдгээ хэлдэг. Маргааш нь хүн чоннууд
гэрлүүгээ босдог бөгөөд хүн чанаруудын ахарчин дахиж ирэхдээ би бэлэгтэй ярина гэдгийг хэлдэг. Харин өдөр нь дахин луу ирэхдээ босч ирдэг бөгөөд луу дарсанд дурсан байдаг бөгөөд энэ мэтчлэн зочид байнга ирдэг болжээ. Та энийг зүйлийг хэлдэг бөгөөд энэ тосгонд ихэнх хувь нь эмэгтэй байна. Энд гендер харилцаа тун муу байна гэдгийг хэлдэг. Мөн маргааш нь мангасууд тосонд ирдэг бөгөөд мангас охинтой хамт 3 балчин мангас хүү ирсэн байдаг. Тэд итгэл найдвар дээр тосонд ирсэн байдаг бөгөөд харахгүй тэднийг аав шиг л хүлээж авдаг. Тухайн өдөр маш тайван байж байтал асар хүчтэй газар хөдлөлт болдог. Бөгөөд тэнгэр илч харахгүй дээр ирж Blue Viper Grape тулдаанаас болж энэ хавь газар хөдлөөд их айц давтаж байгааг хэлдэг. Тэнгэр элчийг харахгүй. За тэр газар намайг аваад нисээд оч гэж хэлдэг. Тэр хоёр нисэж байгаад хоёр авраг амтныг холоос харна. Харахгүй асар хурдан нисэж оч гэж хэлдэг бөгөөд тэр хоёрыг хэлбархан устгаж орхино. Оройн машид амттай хоол тэр хоёрын махаар хийнэ. Флора тэр оройн Харакигийн бичирч хандарч айлгуудж гарна. Тэр хоёр хамтдаа сайхан өндөгтэй хоол хийж идээд унтаж амардаг. Маргааш нь сахал үсэндээ баригдсан хүмүүс ирэх бөгөөд ахлагчин Доново тэр Харукигийн дарснаас уухаар ирсэн бөгөөд Доново мөнгө байхгүй учраас бартер хийх тэр арх нэрх арга мэддэг бөгөөд Харукитай ирэхэд бол тэр аргаа сольцдог. Бөгөөд оройн маш том пари болно. Яг энэ мөчөд Харуки энд байгаа бүх октоос нэгийг сонгож болно шүү гэж Доновод санал болгохтол Доново өөрхөн сахалтай их нэртэй хайртай гэдгийг хэлнэ. Хажууд нь сахалтай их нэр нь сууж идэг. Маргааш өглөө нь хоёр луу тосонд руу дайрч байна гэж бодоод Харуки дайралтай хийтэл азар луу болтноо. Харуки харин гясалт луугийн туслах зогсоодог. Нөгөө луу ир буюу луугийн хааны охин ба эхнэр нь байдаг бөгөөд охины Ласти эхнэрийн Графлон гэдэг байна. Тэдний охид Ласти тосгоны жимсэнд донтож орхидог бөгөөд Харукид нэлээд төвөг болно. Тэгтээ яг хөөх юм гинэн жимсэн дортой л охин байд юм бэл. Ласти болон Графлон тосгонд нэг хэсэг байдаг бөгөөд харин ойрхон байрлал чөтгөрийн хаант улсын эзэн Бэжлийн ерөнхийдөө бол энэ бүхэнд санаа нь маш их зовнино. Бэжл тагнуулуудаа ерөнхийдөө бол луу Харукиг нэгдсэн гэдгийг дуулаад шин төлөвлөгөө гаргадаг. Тэр өрөөнд охин Флоромыг дуудах бөгөөд Харукигийн тосгоныг тагна гэж хэлдэг. Флоромо бас аавтайгаа адилхан шилжих чадвартай юм билээ. Флоромо тосгонд байгаа бүхэл зүйлийг тэмдэглэн авч угаасаа аавынхын зэргүүд ялах ямар ч боломж байхгүй гэдгийг ойлгодог. Тэгээд шаналаа сууж байхад нь Харуки чи төөрцөн юм уу? Манай тосгонд амьдр гэж хэлдэг. Флоромо тосгонд амьдрна. Ер нь бол Флоромо тосгонд амьдрангаа тосгоныг судалж байдаг бөгөөд харин нэг өдөр Ислам өөрчлөсөн байдаг бөгөөд Ислам зөвхөн бохор зүйлс иддэггүй бөгөөд эзэн зүйлсээ ижлэхэн өгтөй болдог ажээ. Энэ мэтчлэн тосгонд маш олон зүйлс болон ерөн босоор өрнсөөр байдаг бөгөөд Исламуудыг хүртэл яг тэжээвэр амтан шиг тэжээж эхэлдэг. За Харукигийн толгойд юу байгааг мэдэхгүй. Гэвч Харуки илүү том өрөөдөлтэй нэгэн байж магадгүй. Тэр ойрхон байдаг. Далаагаас идэж үзээгүй хүнсээ солилцохоор шийддэг. Флором тэр санааг дэвшүүлдэг. Манай багаас охтууд бага бүрдүүлэн далаа руу явдаг. 3 хоногийн дараа нэгэн залуутай цуг ирдэг бөгөөд Харуки санал тавьдаг бөгөөд Харуки өгнийг хүлээстэйгээр сонсдог. Төд удалгүй хөгшин залуу гэрлүүгээ буцаад явдаг. Тэр явж байхдаа үнэхээр их айц тавцсан байдаг бөгөөд гар нь салганаж байдаг. 3 хоногийн өмнө яг юу болсон бэ гэвэл буурал устэй өвгөнг Мишель гэдэг бөгөөд охтын бүлгэм гөрүүлтэй цуг ирсэн байдаг. Бөгөөд тэр хоёр худалдагчтай уулзаад татгалзуул ерөнхийдөө бол өөхөх юм шиг мэдрэмж төрсэн болохоор яалтчгүй саналыг хүлээн зөвшөөрсөн байлээ. Тэгээд авч ирсэн жимснүүдийг хардаг бөгөөд энэ хавьд иймэрхүү бараа байхгүй шир мөнгө олж болох юм байна гэдэг таамаг дэвшүүлдэг бөгөөд тэгээд яг Харукитай тохиролцоо хийх гэж явдаг бөгөөд даанч айрмын луу тэнгэр элчгээд маш олон цэрэг аалт чоннуудыг хараад адгуус тэрийн харсан худалдагч амьд үлдэхийн тулд энэ бол өөртөө ашиггүй нөх амир ашиггүй гэрээ тохиролцоо хийж оройн машид баяртайгаа загсаар тун чамттай хоол хийдэг. Маргааш өглөө нь нэг өөр луу Харукигийн тосгоны гадаа гараад ирсэн байдаг бөгөөд луу шууд моднууд руу галлаж эхэлтэй. Харуки амархан жаш шидэд ялчихдаг бөгөөд яг луу доошо луу ундаг. Луу иргээс ирж амждаг бөгөөд луу Харукин гэдэг бөгөөд луу ир түүнийг баг охиных нь
эгчин гэдгийг хэлнэ. Харуки ч буруу ойлголцсон байдаг бөгөөд Ласти Харуки гэр бүл болно гэж бодсон байдаг бөгөөд тэгээд охин дүүтэйгээ гэрлэх гэж байгаа хүн хэрэг хүчтэй гэдгийг шалгалтаж ирсэн юм байлээ л дээ. Харукийн харууд болохоор нэг юм юу болоод байгааг сайн ойлгодог бөгөөд үзэгдэл Харукид руу шилждэг бөгөөд Харуки луунуудтай мажор гэдэг тоглоом тоглолдог бөгөөд нилээ ялагцаар ихэнх хувцас тайлцсан байдаг. Мөн ялдаггүй бүр бүх хувцас баг тайлчихсан байдаг. За ер нь бол бандахтайгаа л үлдсэн байдаг. Эцсийн мөчөд дахин ялагдаж бандгаа хүртэл алддаг. Тэр луунуудын өмнө ичмээр байдалд орно. Үзэгдэл Жүтгэрийн хаан руу шилждэг бөгөөд бүр хамгийн хүчтэй Жүтгэрийн хаан гарч ирдэг бөгөөд Бэзэл нь болохоор жижигтэй нэг доод зүвлэхэл байсан юм байлээ л дээ. За тэгээ Бэзэл Жүтгэрийн хаанд бүх үйл явдлыг ярьдаг бөгөөд Жүтгэрийн хаан нэг зүйлд төлөвлөсөн байдаг. Үзэгдэл Харуки руу шилждэг бөгөөд Харуки тосгонд хүүхдүүдэд ер нь боловсрал олгох хэрэгтэй гэдгийг ойлгоод боловсрал эзэмшүүлж байдаг. Тун удахгүй Харуки бүтээсэн тосгон дээр могоо охтууд ирдэг бөгөөд манай чоннууд могоо охтуудад тус болсон байдаг бөгөөд Харуки тэднийг маш гоё хүлээж авдаг. Могоо охтууд мөрнөөс дэмжигч зүгээгүй байдаг бөгөөд аалзар хідэн мөрнөөс дэмжигч хийж өгдөг. Мөн тэр могоо охтуудад хоол унд өгөөд агуурынд буцаадаг. Үзэгдэл Жүтгэрийн хааны охин руу шилждэг. Дараа нь Холерум шилждэг бөгөөд Холерум ажлын өрөөндөө сууж байдаг бөгөөд аав нь Холерумдаа шилжиж ирнэ. Бэзэл охиндоо тосонд дахин очих шаардлага байхгүй болсон гэдгийг хэлдэг бөгөөд Жүтгэрийн хаан Great Village тосны хангалттай хүчтэй гэж бодоогүй бөгөөд тун удахгүй 300 зэргийн хүчээр дайрах гэж байгаа гэдэг нэгтнэ. Маргааш нь Жүтгэрийн хааны эсрэгүүд могоо охтуудаас Жүтгэрийн хааны ох биечлэн уулзахаар ирсэн байдаг бөгөөд түүний нэрийг Юри гэдэг. Тэр тосгоны үйл ажиллагааг хинэн шалгахаар ирсэн байдаг бөгөөд Юри тосонтой нэг бүр танилцсанаа. Өдөр нь Бэзэлтэй цуг аав дээрээ очдөг бөгөөд аав нь шууд л охиныхоо хийсэн бүх зүйлийг сонсоод Харукитай уулзахаар шийддэг. Энэ үйл явдлаас болж байхад тосгонд уламжлал өргөжин дэлсээр байдаг бөгөөд маш их далайн хоол ирэхээс гадна дахин илүү олон эльф ирдэг мэдээж бөгөөд эмхтэй. Үйл явдал маш хурдан өөрчлөгдөж нэг л мэтгэхэд өвөл дөхөн ирсэн байдаг. Тухайн өдөр Люлиусийг эвтэрт орсон байдаг бөгөөд Люлиусийг хүүхэдтэй болсон байдаг. За хизээдээ амжуулч ба тий. За Харуки тун удахгүй болох нь байна. Харуки маргааш өглөө нэрт босож сайхан өглөөний дасгал хийдэг. Өглөөний дасгал хийдэг бөгөөд дараа нь Харуки тосгоноо илүү гоё болгох гэж цэцэг тариад маш олон тоглоом талбай бүтээгээл мөн маш олон модон сэлэм хийдэг бөгөөд тосгоноо хамгаалахын тулд бэлтгэл хийлгдэг. Харуки ч бараг л титэмгүй ч гэсэн хаан баггүй юу да. Харуки тулааны бэлтгэл хийж эхэлдэг бөгөөд оройн их бэлтгэлийн дараа сайхан халуун усанд орж альчаалаа тайлдаг. Маргааш нь нэг сонин залуу ирдэг бөгөөд тэр залуу зочин уулзнаа. Зочны өрөөнд ерөнхийдөө бол уулзах бөгөөд тэр залуу Харукитэй бурхантай уулсан гэгийг нь ер нь л таамаглаж байдаг бөгөөд бараг л мэдэж байдаг. Бөгөөд тачин залуу маргааш нь нэгэн бурхны чөйтэй газар очдог бөгөөд тэр газар нь 50 настай хүн хамгаалдаг. Тэнд бурхны бас хөшөө байдаг. Үзэгдэл Харуки руу шилждэг бөгөөд Харуки маш тансаг төгөлдөр хур бүтээдэг. Тун удалгүй нэг чухал зүйл болох гэж байгаа бөгөөд Люлиуси Харукитай уулздаг бөгөөд гидсэн нилээд том болсон байдаг бөгөөд бүхэл хүн маш их сандарч байлаа. Аалз хүртэл хүүхдэд зориулж хувц соёод Харуки харин зөвхөн Люлиуси санаа зовсон байдаг бөгөөд их нэртэй санаа зовсоор байдаг. Харукийн газар ирснээс хойш болсон бүх үйл явдлыг бодох бөгөөд тэр энэ газар ирэхэд юу ч байгаагүй ирсэн блэ. Харин одоо Харукид бүх л зүйл байна. Тэр энэ бүх зүйлийг өөрийн гараараа бүтээсэн бөгөөд одоо тэр Харуки бүх зүйлийг байна. Тэр маш гүнзгий амьсган аваад унтдаг бөгөөд маргааш нь сайхан мэдээд дуулгадаг бөгөөд Харуки ингээд аав болдог бөгөөд Харуки өмнөх бүх зовлонгоо мартаж хүүхдээ анхаарлаа хандуулнаа. Хүүхдээ Альфред гэдэг нэр өгдөг бөгөөд хүү хагас цус сорогч юм. Мөн маргааш нь Харуки бүх үдирдэгч нартай уулздаг бөгөөд тосгонг бараг л хот болсон учраас дотор нь асуудал үүсдэг болжээ. Тийм учраас зоос бүтээж хоорондоо худалдаа намаа хийх санааг дэвшүүлдэг. Мөн Харуки өөрийн гараар зоосыг бүтээж эхэлдэг бөгөөд ингээд бүхэл
Ингээд бүхэл амьд биед хүссэн зүйлээ удаж авах боломжтой болсон юм. Оройн хүүхэдтэй болсон, мөн өнгөн дэвсгэртэй болсон гэд нэлээд тэгэхээр л хурдан өсөж хөгжиж байлаа. Ингэж л нэг юм Харуки өөрийн гэсэн ертөнцийг бүтээсэн юм да. Одоо түүнд бүх зүйл байгаа. Тэр ад жаргалтайгаар Бурхны өгсөн хоёр дахь боломжийг ашиглаж бүх зүйлээ өөрийн гараараа бүтээж ад жаргалтай төгссөн юм. Part 1, Part 2, Part 3 маш их лайкаар миласны хүчээр төгсгөлийн Part 4-ийг чадах ятгаараа хурд оруулсан шүү. Дараагийн 2 дугаар үйлрэлийг нээлттэй хийвэл тэр дор нь хийнэ. Гэхдээ бараг хийгдэхгүй байх. 1-р сурвал ингээд дууссан. Харин тэр хүртэл надад бэлдсэн тун сонирхолтой аним бас комик байгаа. Та нарт бэлэн болгох гээл хүлээгдэж байгаа шүү. Subscribe хонхоо дарж дараагийн аним туршлагыг тэр дор нь үзээрэй. Баяртай.